буруу байхгүй. Бүгд зөв буруу байхгүй. Тэгэд бүх зам салаад нэг газар очно гэдэг байна. Энэ юу юм болохоор хүн болгон хизээ нэг зат гэгэрх албатай гэдэг үгтэй шууд нийцвш ихэцэн юм. За. За хүн болгон хизээ зат гэгэрх нь албатай гэж. Тэгэхээр гэгэрэл гэж яг юу юм бэ гэхээр яг ингэ нэг хүн нэг удаа гэгэрэл бүх амьдралынхаа турш ингэ гэгэн чигээрээ байна гэсэн үг биш юм байна л да. Гэгэрэл гэдэг нь нэг мөч байхгүй юу? Гэл тэ. Гэл нэг хүний хит их ингээл нэг хүнийг ойлгох, хайрлах энэ мэдрэмж нь өөрөө гэгэрэл юм байна л да. Тэгэхээр бидний гол зорилго яг тэр өөхөх үедээ тэр их айц, тэр их өвдөлтийн дунд тэр гэгэрлийн мэдрэмжийг хадгалж үлдэх байхгүй. Хадгалж үлдэх. Тэхийн тулд бид нар бүх амьдралынхаа турш энэ гэгэрлийг дадал болгох хэрэгтэй байхгүй. Олон дахин одоо гэгэрлийн мэдрэмжийг мэдрээд ойр орхон байнгын гэгэрлийн мэдрэмжтэй байсан хүн үхлийн мөчөд гэгэрэлтэйгээ үхдэг байхгүй. Тэгэхээр энэ хүн гэгэрчдэг байхгүй. За энэ дээр нэг юм байна. Нэг бясалгаач 5 жилийн хугацаанд бясалгал хийж гарч ирээд багш дээр очисон чинь багш нь чи гутлаа хааш нь харуулж тайлсан байж асуудаг байхгүй. Гэсэн чинь нөгөөд чинь юу ч хэлэхгүй зогсчихсон нь буцаад гараад гутлаа өмсөд бясалгалынхаа танхим руу очдөг байхгүй. Энэ л нэгсний дутуу байна гэсэн. Тэгэхээр бид нэг амьдралынхаа хорон мөч бүрийг мэдж байх нь өөрөө гэгэрэл юм байна. Тэгэнгүүт тэр хүн яасан бэ гэхээр нэг гутлаа хаашаа харуулснаа мэдэхгүй байгаа өөрийгөө дутуу байна гэж ингэ мэдчихэж байгаа байхгүй. За яг энтэй ажиллах бид 30 гарангууд амьдрал ингээд чарагдчихдаг маш хурдан нэг мэтгэл 40 хүрсэн байдаг гэдэг чинь өөрөө яг амьдралынхаа момент цаг хугацаанд ерөөсөө ингэж анхаарахаа болоод үр хүүхэд ажил гээл мөнгөний хойноос ингээд хөөцөлдөд хамаг одоо амьдралынхаа цаг хугацааг алдчихж байна гэсэн үг. Тэгэхээр амьдралаа өрн тар хийж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидний хийх зүйл энэ нас өрөөсөө хамаахгүй яг л амьдралынхаа мөчөд анхаар тэрийг айлуулах гэгэн байлгах гэдэг чинь өөрөө гэгэрлийн дасгал байхгүй. Тэгэхээр амьдрал чинь өөрөө тэр чигээр фитнес ахна шүү дээ. Гэгэрлэлээр өөрийгөө дасгалжуулаад өөхөх мөчтэй гэгэн чигээр өөхөл гэсэн. Энийг гэгэрэл